Аливаа улс орн руу аялахад маш их санаа оноотой ирдэг л дээ. За үүнийгээ мартахгүй тул видео болгоо авч үзэж байна. Токио бол маш том хот, маш их хамтод энэ ард түмнээс суралцах маш их зүйл байгаа. Гэхдээ 10 асуудлыг онцлие. Зарим зүйлийг бид нэр зүгээр л нутагшуулчих хэрэгтэй юм байна тий. Нэгдүгээр асуудал. Дуур хот төлөвлөлтийн хувьд бол Токио хот бол юм тархсан маягтай. Одоо манайхаар бол 5 шар хувцэр гэдэг шиг яг тэр хэсгүүд нь өөрийн онцлог. Аль нэг хотын төв гэдгийг нь мэддэхгүй яг жиг төгцсөн өрмөц барилга байгууламж ихтэй. Тэгээ барилга байгууламж нь бол үнэхээр төгсгүй үзтгэлтэй. Маш гоё цэвэрхэн. За жишээ нь ч одоо хуучны ингээд барилга байгууламжийг харж байна. Энийг дагаад аялал жуулчлал маш их хөгждөг тий. Миний эмзэглэж явдаг сэдвийн нэг хуучны байшин барилгуудыг нураагаад зөвхөн АЦ-гээ булаацалтаад байдаг. Хотын уг нь 5 шарт ч юм уу баян шунч очсон яг хотын төв шиг цэвэрхэн байгаасаа гэж боддог л тоо. Том барилга байгууламжийг дагаад баримл тий хөшөө дурсгал тухайн барилгынхаа философи ямар одоо үйл ажиллагаа явуулдаг вэ тэрийг харуулсан хөшөө дурсгалууд харагдсан. Япончуудын гүйцэтгэл сайтай байдаг нь одоо төгс инженерийн шийдэл гүйцэтгэл сайтай байдал дизайныг улам гоё харагдуулж байгаа. Contemporary gallery жишээ нь ингээд барилгын загварыг дагсан contemporary баримл байна. Та бүхэн харж байгаа бол ингээд үнэхээр загвар дизайн давтагдахгүй. Ягаад гэвэл энэ чинь хүн давтагдахгүй, бизнесний философи болгон давтагдахгүй гэдэг утгаараа яг мөн чанарыг барьж хийхээр уусаа өөр бий. Японы нэг алдартай архитектор хэлсэн гэсэн дээ. Япон хүн болгон дизайнер гэж хэлсэн дээ. Ер нь тийм шүү. Яг тэгж надад шууд харагдсан. Нэг юм мэдрэмжтэй, өөрийн гэсэн үзэл бодолтой. За бид нэр Шинжуку стейшн дээр ирсэн байна. Энэ бол залуучуудын зуваа зингэл болцдог хамаг одоо ийш тийшээ явах бүх бодлоод энд байдаг. Кенгакума гэд Монголд очиж исэн Японы алдартай архитектор Прицкрийн шагналтай алдартай архитекторын бүтээл байна. За Tokyo Tower. За стенэрээ үнэхээр дарахчууд агуу. За энэ буддын сүм байсан маш сонирхолтой. Буддын сүм хэрэл заавал уламжлалт байх халуугүй. Энэ бол яг эко барилгын төлөөл сэтгүүл дээр их байдаг шүү дээ. Энийг хараажгүй байдаг. Том хотын шөнийн хот гэдэг бол өдрөөсөө ч бас үзэсгэлэнтэй байдаг те. За тэрийг дагсан ингээд гэрэл чимэглэл одоо дэлгэц видео дэлгэцүүд бол үнэхээр бүр арт болцсон юм билээ. Одоо энэ барилга тэр чигтээ дэлгэцэн. Тэгээ бас пиксел нь одоо сайжирч байна те. Энд чинь технологи ингээд архитектурт бас орж ирж байгаа. Над бол одоо ингээд зөвхөн Токио хотоор аялахад зүгээр том музей гэлэр үзэж байгаа юм шиг сэтгэл төрж байгаа. Ер нь л тийм те. Япончуудын арт түмнээс суралцах маш олон зүйл байна. Том барилгыг бас ярихаас гадна хувь хүний орон сууцуудыг бас ярьж байна. Хувь хүний одоо манайх болохоор гэр орол гэж ярьдаг. Яг тийм гэр орол шиг газрууд нь дандаа өөр хашаа, хаалга одоо юу гэдэг тэр байшингийнх нь нэрнийх нь үсгийнх нь дизайн тэр юм бүгдээрээ маш сонирхолтой өөр. Энэ юусоо бидний бас нэг нэгээ дуурайдаг байх биш. Харин бусдаас яаж өөр байх вэ гэдэг
Тэр чухал шүү. Нэгдүгээрт. За нийтийн тээвэр. Ер нь Япон гэлтгүй Шанхай, ер нь том хотуудад очиод ингээд альва автобусын суугтаач үт юм ингээд бүгдээрээ ойчрлоод ордог. Энэ соёлыг бэр түгүүчмээр нутагшуулчмаар санагдаад байгаа. Бид нэр ингээд автобус ирлээ пиргээл шахталцаа шихтэлцэл ордог. Нэг асуудал үүсдэг те. Ойчрлоод орчдог болоосаа гэж хүсдэг. Хоёрдугаар нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа бол уцаар битээ чанга яриач ээ. Тийм шаардлагагүй үед бол те. Бодож уран бүтээл эсвэл оюуны уран бүтээл хийдэг ч юм хүн байдаг ч юм уу тэр бодлоос ингээд алдагдуулцдаг. Чанга дутаа битээ яриач ээ. Ер нь бас өөр улсад очиод мөн адил тэгдэг. Маш дуу чимээ бахта уцаар ирдэг ийм болоосоо гэж үсэ. За дээрэс нь нэг үе бодвол бас Монголын автобусууд ч бас шинжлэхдээ сайжирчлаа, дулаахан болчлаа. Гэхдээ бас асуудлууд жижиг асуудлууд байдаг. Тэр нь болохоор зарлалын одоо хэсгийг шинжилмээр санагдаад байгаа. Одоо коронавигийн үед байсан зараа авч хаяад шинжилээд оронд нь өөр зар тавих хэрэгтэй юм шиг санагдав. Ядаж л чанга дуутай уцаарынхыг хориглонаач гэдэг юм те. Одоо оргил цагаар болохоор Токиогийн метро нь болохоор нөгөө эмэгтэй хүн зөвхөн эмэгтэй хүмүүс ордог тийм ягаан өнгөтэй галт хэрэг байдаг ч метро дээр. Тэрхий шахалцал бас эмэгтэй эрэгтэй хоёр хүн биеиндээ хүрхгүй гэсэн те. Жишээлбэл манайх оргил цагаар тийм офицер бас 5 шараа автобус маш их ирдэг. Тэн дотор нэг ягаан зөвхөн эмэгтэйчүүд түүхтэй суудаг байж болох ч юм уу те. Тий. Ингээд асуудлуудыг шийдэж болохоор байна. Тий. За American гэдэг музей рүү очиж үзсэн. American музей рүү ороход бол мөн адил тэр интерьерийн шийдэл бол үнэхээр гайхалтай. Бөмбөрцөг юм дэлгэцсэн. Энэгээр одоо дэлхийн асуудалтай, дэлхийн үүссэн сансар огторгуу хүүхдэд үзэхээр юм маш ойлгомжтойгоор юм төрслүүдийг тавьж өгдөг. Тэгээ 2001 онд ашиглалтанд орсон гэхэд энэ жижигэн дэлгэцүүдийг ингээд хийсэн тий. Технологийн дэвшил байгаа шүү. Барилга бол архитектурын хувьд бол үнэхээр гайхалтай хэлцтэй мөр хөдлийн. За улс орнууд бол ингээд нисдэг такси, нисдэг машинууд яваад эхэлсэн. Япон мэдээж эндээс хоцрохгүй. Нисдэг таксигаа ингээд танилцуулж байгаа хэрэг. За тэгээ яагаад танин мэдэх ёстой гэхээр аливаа улс орны хөгжил, ер нь хүн төрөлхтний хөгжил танин мэдсэний үүсэлтэй тий. За сансарт 2023 оны одоо хамгийн сүүлчийн сансрын нисгчтэй одоо удахгүй 2024 онд тэмдэглэгдэх баг. Тэгээ он оноор ингээ сансрын нисгчтэй байрлуулсан байсан. Маш сонирхолтой байсан. Тэгээ бид хоёр энэ ер нь манаас гүр архичаа сансрын нисгч юм байгаа болоо гэд. Хэдэн онд нислээ гэж хоёлаа хайж үтсэн те. За тэгээ ингээ он оноор харж байна. Тэгээ энэ ч та бүхэн анзаарч байгаа бол гарын үсгүүд байгаа даа зарим нэг. Энэ болохоор яг энэ музейг ирж үзсэн сансрын нисгчд гарын үсгөө үлдээсэн байгаа байхгүй. Тийм ээ. За миний харснаар 90 онуудад айгүй хүн ниссэн байна сансарт те. Битүү ниссэн байна. Маш их хүн ниссэн байна. За 85 он би төрсөн хэр чинь 85 он бас их хүн ниссэн байна. За 81 онд гүр архич маань ниссэн. Гүр архич аа. Жанабек хоёр хамтарч те. Зөвлөлт холбоот тустай хамтарч ниссэн. Гүр архичаа ирж үдсэн байгаа гарын үсгэн байсан. Гарын үсгээ зурсан байсан. Тэгээ гүр архичаа гарын үсэг мөн үү гэдээ яг гуглээс ингээ хайж утсан чи яг мөн байсан. Гүр архичаа гарын үсгээ үлдээжээ. 1957 онд анх нохоо нисгсэн энэ бол Лайка гэдэг нохоо байдаг. Таны зурган дээр байдаг тийм үхний нэг нөхөө. Зурган дээр. 58, 59 онууд болохоор огт нисэж байгаа юм уу? 60 онд дахиад 2 нохоо нисгсэн юм байлээ. 61 онд л Юрий Гагарин гэж хамгийн анхны сансарт анх ниссэн юм байна. Шампанза нисгэж исэн юм байна. 2 нохоо бас дахиад нисгэж исэн юм байна. За тэгээд ирсэн хүмүүсаараа гар үсгээ зурсан ба. Одоо энэ хүмүүс чинь нэлээд хөгшин байгаа х та. За дахиад 63 он сармагч нисгэж исэн байна. 63 онд бас анхны эмэгтэй хүн сансарт ниссэн. Тэгээ Оросын Валентина Терешкова гэдэг эмэгтэй ниссэн ба. Одоо энэ үзүүлж байгаа юу амтын далайн нэг амтны юм шиг харагдаад байгаа юм те.
саран дээр хамгийн анх хөл тавьсан Нил Армстронг байна те. Тийм. 67-д ганцхан хүн нисчихсэн байна. За энэ болохоор бас хүйтэн дайны үе юусан болохоор одоо дэлхийн маань хоёр хуваагдсан. Дэлхийн 2 дугаар дайны дараа капитализм ба коммунизм гээд хоёр хуваагдсан байсан учраас хоорондоо өрсөлдөх сансрыг хэн дөрвүүлж эзэмших тэс анх саран дээр хэн буухууч гэдэг юм уу ийм өрсөлдөө явж байсан. Энэ үедээ бас нэр сансрын тэр бүхээг намдэрдэг бүхээг нь байсан тэгээ бүх хэрэлжсэн оосоо савн бүх юмнуудтайгаа. Тэгээд алс улын арлын Япон улсад музей дотор сасарсан. Одоо Монгол хүнийхээ зургийг харах үнэхээр таатай байлаа. Тэгвэл архиж явахдаа одоо урт насалт дан жаргаараа гэж ерөөё. Ургийн хэрхэн бүрлддэг бүтцийг танилцуулсан тийм маш сонирхолтой. Одоо жишээ нь жижигхэн өндгийс чи харагддаг гэдэг байхгүй жижигхэн балны үзүүр дээр байдаг нэг шайрэг шиг харагддаг гэдэг. За тэгээд чи 19 оногтой 28 оногтой 40 сайхан охин талсан болохоор энэ амар сонирхолтой байсан тий. За тэгээд доор жижигхэн цэгүүдээр тэмдэглэгээ энэ бол хараагүй хүмүүст зориулсан тэмдэглэгээ унших нь шүү дээ тий. Одоо ер нь бол бүх тайлбар юмнууд Япончууд энэ хүчлийн бэрхшээлтэй хүмүүс дэмжтэй байх гэдэг юм хэрөөс орхитуулдгүй. Японы ард түмэн суралцах маш олон зүйл байгаа шүү дээ. Зүгээр 10-ыг онцлоод байгаа болохоос бас 11 дахь асуудлыг бид нар 0-оос эхлэе гэдээ бас тусдаа нэвтрүүлэг хийсэн байгаа тий. За тэгээд тэр 0-ын асуудал дээр болохоор хараагүй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан ямар ээлтэй хот вэ гэдгийг тэр нэвтрүүлэг үзэж болно. Би комент хэсэгт одоо линкийг тавьчаа та бүхэн орж үзэж болно тий. Хөөхд төрөхөд бэлэн болсон юм ийм байдаг байх нэ хөөхд. Нэг өндгийс чинь яг балны шарик шиг байдаг тий. Харагддаг гэдэг шүү дээ. Тий жижигхэн. Ийм жоох юм, ийм жижигхэн өстой шар удааны зэг шиг юм ингээд хүн болдог байх нь шүү дээ. Тий. Тэгээ гараад ирсэн удаа. Бүжигнүүлж штэ. Тий. Робот хиймэл ухаан руу шилжиж эхэллээ шүү дээ. Өндөрлөгчлөлтөд орнод бооны роботууд байна. Шил ухааны музейд. Одоо Япончууд нохоо ч юм тийжэмэл амтыг тийжээж байгаа арчилгаа суулгаа ихтэй болчихж байна тий. Бүр роботтой хүртэл гэрэлж штэ тий. Тэгэхээр ганцаар л их байгаа болохоор хань олох зорилгоор роботууд их худалдаж авдаг. Тим чиглэлийн роботууд бас гараад штэ. Одоо миний дараагийн гарах гэж үзэл нь болохоор яг робот хиймэл ухааны асуудлыг хөндөж байгаа сэдв байгаа учраас энэ музейг заавал үзье гэж ирсэн юм байнамаа. Энэ аюу өөрхөн тий. Тэгээд дургуй юм болохоор ингээд үзүүлэхээр дургуй гэдэг. Дуртай юм үзүүлэхээр баярлаад байдаг. Тэгээд нэг хүүхэд дургуй юм үзүүлээдсэн сүлд хөмсгөө цангатаад үгүй гэд дургуйцаад. Сүлдээ гараас ихсрээд үгүй гэд. За энэ дельфиний одоо толгой маш гоё ингээд зохиомжоор хийцэн байгаа байхгүй. Тэгээ энэ ингээд цэнхэр юм болохоор дельфиний гаргадаг дуу чимээ гаргадаг. Энийг бас үзэсгэлэнтэй холбоотой учраас санаа авахар гэж бас бодож байгаа. За энэ маш сонирхолтой судалгааны ажил гэсэн тий. Дэлхийн асуудлуудыг одоо хөндсөн. Жишээ нь дэлхийн дулаарал, усны асуудал, эрчим хүч, урлаг, соёл, бичиг соёл, хоол хүнс, спорт, их тайван гэсэн зүйлүүдсэн тий. За тэрэн дээр болохоор манай хүн бичиг соёл дээр тавьсан. Яагаад гэвэл саяхан монгол хүчгийг өвөр монголчуудыг хорьсон. Тэрнээс болж хид хідүү амиа хүртэл хорлсон тий. Бичиг соёлыг устгахад бас тухайн улс манай өвөр монгол найз 7 хоног уйлаад ингээд хоолоо идчихдэггүй би 2 өдөр ингээд очиж ярилцчихсэн. За манай хүн болохоор тэгээд бичиг соёл дээр тавьсан.
За их дайн бол бас асуудал болчиход байгаа. Одоо дэлхийн дайн 3 дугаар дайнч болж магадгүй болчиход байгаа. Би бол урлагийн учраас урлаг дээр саналаа гэсэн. Энэ бол маш сонирхолтойгоор яг үнэн зөв юу авчиж байгаа, судалгаа авчиж байгаа тийм. Яг энэ тоо дарах тоолн гэж тоолоор нь гүдэг. LED дэлгэцч юм одоо гадна нөгөө пиксел дээрэс нь хүдэн тэсвэрлэх чадвар гэж хөгжиж явж байгаа байхгүй. За тэгээ одоо хүүхдүүдийг яагаад танин мэдэх шаардлагатай вэ гэж те. Жишээ нь танин мэдснээрээ ер нь л хүн төрөлхтний хөгжил танин мэдснээрээ л бид нэр өнөөдөр сансарт нисэх хэмжээнд химэл оюухан роботтой ярих хэмжээнд хүрчээд байгаа. Одоо магадгүй яг уу манай улсад ийм галерей музей байхгүй штэ гэж шүүмжилж магадгүй. Гэхдээ бид нэр интернет гэдэг маш том ертөнц хүн болгоны гарт байгаа. Тэрийг бол ашиглаад танин мэдчих болно. Хэрэггүй мэдээллээр олонний анхаарлыг татгсан хэрэггүй мэдээллээр тархиа бити дүүргэж хогийн шавсаг болгороо л гэж одоо залуу дүүнэртэй хэлье. За энэ бас нэг юм сонирхолтой энэ юу вэ? Энэ болохоор нэг өрмийн хошуул юм шиг байгаа юм. Энэ болохоор далайн янагаас нэг газрын тос олдуулдаг өрмийн хошуу түүхэн одоо өрмөө шүү шүү дээ. Ажил үргээ үүсдэхэд одоо тэтгэвртэй гарцсан музей үзмэр болсон байна. За энэ нь болохоор надад зүгээр айгүй сонирхолтой санагдсан. Ингээ харахад л зүгээр юм айгүй гоё арт contemporary урлагийн бүтээл шиг санагдаад байгаа хөөх. За тэгээ яг энэ нь бол одоо Пуужингийн мотор. Пуужинг монголоор юу гэдгийг мэдгүй. Мэдгүй шүү дээ. Цойлуур гэдэг юм билээ. Цойлуурын одоо мотор нөхгүй. Хүн төрлөختөн ийм агуу харахад хүртэл учрыг нь олоход ийм хэцүү юм ийгээд сансарлуу хөөрцөн байдаг. Үнэхээр хүний тархинаас ийм гардаг бас агууя. Төсөөлөхөд бас хэцүү тийм. За тэгээ эн чинь яг бас түүхэн хөөрөгжсэн цойлуурын дор юм шиг байгаа юм. Эднэр ингээд музей галерейга дэглэхтэй аюу гой дэглэдэг одоо толны нэвт тусгалаар ингэж. Надад бол юм интерьерийн амар гоё деталь шиг л харагдаж байгаа. Харин гэж байгаа. За энэ одоо саяны моторч одоо Пуужингийн одоо яг энэ хэсэгт байрлал юм шиг байгаа. Цойлуурынхаа гол мотор амин сэнсэн тий. Загас хийж овдсон, сансарлуу хөөргсөн аквариум гэж байгаа шүү дээ. Сонин багаз. Энэ нь бас загасны аквариум. Камерын хүчийг бас харуулсан үзмөр байна. Одоо 9 цаг камераар бичээд 9 цагийг одоо доторх 9-ний ширхгийг одоо ийм томруулж харуулжаад мэдээж энэ музейг бүтнээр нь үзүүлэх юм бол яг нэг бүтэн нэвтрүүлгийн дугаар болох. Ингээ зам гарахад зогсож чинь бас нэг юм сонирхол татчихлаа. Энэ болохоор юу гэхээр мод. Одоо энэ бол асар их мод зүйлэг одоо юу гэдэг бут сөөхтөө. Гэхдээ модыг маш их хайрладаг нь одоо харагдаж байна. Одоо чи энэ мод ингээ ургалтанд жоохон буруу ургасны яасан ингээд унаад хуурах аюулаас хамгаалаад ингээд модоо амар гой төшөөд ингээд олсоор ингээд хүлээд тавьсан байгаа. Дээрээс нь энэ моднууд нь нэртэй юм байна. Нэрийг ингээд бичээд тавьсан. Хүрштэй юм байна. Хүрш нь ингээд сундаг. Нөгөө мод ч өөрөө ингээд томордог болохоор боохгүй гэсэн үг. Одоо хүнээр бол сус ширмсэн боогоо хийцэн байдаг шиг. Ингэж их хайртай байд юм байна модондоо. Бид нар ч одоо нэг юм сонин ёс заншилтаа нэг юм мод юу гэдэг хадан дээр очиж нэг хадаг уйдаг. Тэр хадагч ингээ модыг ингээ бариад ингээ бүр
аимшигт олгоцсон мэт. Тэр нэг юм бурангуй ёсч ажлаас салмаар юм шиг байгаа. За миний бас маш их эмзэглэж явдаг зүйлийн нэг бол одоо модыг тайрах, ногоон одоо хуучин байсан сайхан ногоон цэцэрлэг төрөлнг хуугаар нь авч хаяад барилга барих. Энэ бол миний бүр маш эмзэглэдэг зүйлийн нэг ээ. Хүн болгон хашаандаа мод тарихад л 1-2 3 4 5 мод тарихад л манай хот чинь ногоо хот болчих واخгүй. Одоо мод засахтаа бол эднэр үнэхээр мастер засдаг. Үнэхээр одоо манайх чи модаас чи ингээд тожиил амар гоо зүгөө амар харгас тарьж байгаа байхгүй. Эднэр чи болохоор яг ингээд нэг юм хямсаа шиг юмар ингээд жижиг 14 7 хоног яг ингээд засдаг байхгүй тэр модыг. Тэгээд цацаад дуусахад яг шингэрээд гоё. Гэтэ яг байгалийн хэлбэрээ алдаагүй гоо зүйтэй. Яг ингэж чихэн амьд юм шиг хайрлж харцдаг гэх юм уу? Хааж утсан моддоо хүм баримл байгууламжтай. Тэгээд энэ гоё хоорондоо цогцсон гэж хэлдэг те. Тэр зам пүжи бол харагдаж байна. Ямар их модтойг харж байгаад. Энэ хүүхдүүд ингээд пүжи-сан баярлаа гэдээ хашгираад байсан те. За ингээд хүүхдүүд нь хүртэл ингээд байгаль орон нутагтаа ингээ хайртай баярлалаа хүртэл илэрхийлдэг те. Уул ус ч юу нэг амтай гэдэг байгаа шүү дээ. Би сүүлийн үед ингээ ер нь нэг юм анзаардаг. Энэ ер нь бол яг хуу 10 асуудал болохоос 11, 12, 13 маш их асуудлууд байгаа Монгол улсад маань. Жишээ нь хүүхдүүдийн ингээл зүгээр тоглож байгааг нь харах те. Хажууд нь том хүн байж хат нэгээ дуудаж байгаа нь те. Маш их хараалыг зүгээр л ярьж байгаа юм болсон билээ. Алаа гिचимэн гэж мэгэл ерөөсөө амар муухай сонсогддог байхгүй. Тэгээ энэ болохоор ерөөсөө улс орны юм стресс бухимдалтай маш их холбоотой гэдэг юм шиг байгаа. Тэгээ хүүхдүүд минь муухай хараал бити би нэгээ дуудаарай гэж одоо ногоон байгууламж ярьж ирснээр бас өөр хүүхдэд харилцаар орчлаа уучлаарай. Бидний Токиод ирсэн 3 дахь өдөр одоо галерейнуудыг хэлж байна. За галерей маань болохоор Mori Art гэдэг маш том галерей байна. За гадаа нь болохоор Louis Borges гэдэг Францын одоо уран бүтээлч эмэгтэй байдаг. Тэрний одоо их гэд бүтээл байна. Одоо их гэд нэр нь надад амар зөвөн санагдаж байна. Тэр Аалсны тэр нэг биеийн дотор нь болохоор бас өндөгнүүд байгаад байгаа. Одоо зулцгаанууд гэсэн үг шүү дээ. За би энэ бүтээлийг болохоор Шанхайд үзчихсэн. Шанхай бас маш том галерей. Louis Borges-ийн үзэсгэлэнг үзэх одоо Аз тохиож исэн. Маш гоё уран бүтээлч. Маш юм задгаа сэтгэлгээтэй. Одоо секс агуулгатай юмуд бас айгүй их байдаг. За Аалз бас тэр одоо Louis Borges-ийн бас нэг сэдвэн байдаг. Шанхайд харсан бүтээлээ Токиод дахин харах одоо боломж олцсон баяртай байна. Гэхдээ мэдээж энэ бол маш олон хувь байдаг бахал та. Одоо нэг яг копидох эрхийг аваад хийдэг бах гэж бодож байна. Яг оригинал хуваараа. Тэгээд одоо чинь Шанхай яг галерей дотор энэ байсан гэж бодохоор ямар том галерейтай вэ те Шанхай. Ер нь улс орнууд ямар одоо дүрслэг урлагтаа яаж хүч хайж хүч анхаардаг вэ гэдэг нь харагдаж байна. Mori Art Gallery ямар ч энэ тэр чигтээ ерөөсөө дүрслэг урлагтай холбоотой ингээд арт центр байгаа маа. Тэгээ Mori Art Gallery руу орцгоё. Каус бол яг Америкийн дизайнер зураач анх энэ үл нөгөө нэг стрит артист байсан юм лээ. Хан дээр зурдаг. Одоо болохоор юм 3D баримлалууд нь үнэхээр алдартай тий. Интерьер доолста бүүм хийж орж ирлээ шүү дээ. Бүх газруудад л каусын сүмнэр толгоом дизайн бол хаасайг харагдаж байгаа. Би яг юм сүмнэр хэлбэрийг айгүй харж исэн. Яг оригинал өөрийнх нь бүтээлийн одоо харсан байна. Маш их баяртай байгаа. За Банкси гэдэг алдартай мань хүн болохоор ерөөсөө өөрөө яг хэн гэдгийг нь мэдэгддэггүй. Одоо хүртэл би одоо Банксигийн одоо царай зүсийг харж байгаагүй. Стрит артист л та харахаар ч юм уу те нийгмийнхаа улс төрчдийг ч юм уу шүүмжлээд хийждэг болохоор аюулгүй байдлаа бодож өөрийгөө нууцлдаг байх. Энэ нь өөрөө бас аюул та маркетинг болоод өгсөн. Ийм бол гэсээр. Энэ минь бол зүгээр зог тусгаж байгаа шүү дээ. Одоо энэ харагдж байгаа бүтээл аягүй сонирхолтой. Дуудлага болтойгоор орж байгаа байхгүй. Амар үнэтэй харагдж байгаа шүү. Алхаа зохиол зарагдлаа гэсэн шууд энэ нэг цаас ирчдэг машинаар ингээд зүсэгдээд бүтээлийг ингээд зүсээ ачиж байгаа байхгүй. Одоо энэ бас нэг эсрүүслээ илэрхийлээд байгаа хэлбэрэлтэй. Гэх мэтлийн ийм хурц өрмөц өөрийгөө илтгэж өөрийгөө илэрхийлдэг юм байна бүтээлж байгаа байхгүй. Үнэхээр нэрээ зог тустал шүмжил
параллелт санагдаж байгаа байхгүй надад. Яг ингээд харахад нэрийн нөгөө амар үнэлж хүндэлдэг урлагийн мэдээлэл хүртэл ингээд амар шүмжилсэн гэж байгаа юм чинь. Тий. За тэгээ энэ бүхнийг үзэхэд видео хийхийг хоригдд юм байлээ. Өө. Тэгээ нууцаар видео. Би бол таны өмнөөс өстө үнэхээр хэцээсэн гэхгүй зүрх зогсож галсан шүү. Шоог эвлүүлж ингэж одоо шоогоор зураг зурдаг хэлж байна. Яг одоо энэ цаг үеийн одоо супер стрит артистуудын бүтээлээр оригиналаар нь харж байна. Энэ яг одоо бас тухайн ингээд дүүрэгт хоригтой очиод яг тухайн хүмүүсийн зургийг авч байгаа том байшин дээр ч юм ингээд нийтээр ингээд хөвлөж ийгдэг. Аюу сонирхолтойгоор өөрийгөө ингэж илэрхийлдэг стрит артист байлаа шүү дээ. За энэ ч бас надад энэ уран бүтээлч амар их таалагдсан. Яг ингээд байшин барилгыг ингээд том цохилттой дэрэлэр ингээд цохиж дэлбэлчтэй жиг шоу гэдгийг үзүүлдэг уран бүтээлч байгаа байхгүй. За ингээд тэр уран бүтээлчийн ингээд ханыг ингээд зүсэлт хийгээд авидэрсэн байгаа байхгүй музей дээр. Бид нэр одоо жишээ нь социализм үеийн тэр мозаик шиг төгмрүүдийг зүсэлт хийгээд аваад үлдсэн бол тэ. Тэгэхээр ингээд нураагаа ачдаг. Маш харамсмаар. Үлдээмэр байгаа байхгүй тэр гой мозаик тэр чигээр ингээд хан чигээр нь авч үлдүүлдэг чинь тэгээд арт байгаа байхгүй. Тийм. Мори арт галерей дараагийн уран бүтээлч Даймон Хорстын уран бүтээл ирнэ гэдэг одоо маркетинг реклам нь яваад эхэлчихсэн байсан тийм. Даймон Хорст бол миний одоо бас шүтдэг англи уран бүтээлч байгаа. Би зарим зургандаа болохоор энэ зурсан зургандаа Даймон Хорстын бүтээлийг деталь болгож оруулдаг. Одоо жишээ нь яг энэ алмазан гавлыг ингээд Баатар морныхаа ганцганд ганцгалцсан явж байгаагаар зурсан байдаг тийм. Яста цаг байгаад болдог бол дахиад үзчихмээр Даймон Хорстыг хүлээж байгаа. За Мори арт галерейг 25 давхраас бид хоёр дараагийн очих галерейга одоо яг хараад байж байна. Үндэсний урлагийн музей. Үндэсний дүрслэх урлагийн музей тий. За тэр дүрслэх урлагийн музейг одоо яг тийч харагдаж байна. Маш гоё дизайнтай тэр ногоон онгийн тэр барилга бол үндэсний дүрслэх урлагийн музей. Одоо тийшээ 25 давхар дээр байгаа тий. За явъя. За За явж явах замдаа бид хоёр дахиад нэг сони юмтай таарсан. Энэ болохоор нохооны сургууль. Ийм том одоо таавар байсан. Энэ лого гэсэн чинь нохооны савар тий лого. Тэгээ ер нь ягаад нохоо асуудал болоо явж байгаа чинь гэдэг. Ер нь бол яг хөө тижээ амтныг харьлах амтнд хийжиж болно. Гэхдээ хариуцлагатай байх хэрэгтэй тий. Тоогоо маш сайн сургах хэрэгтэй. Дээрэс нь одоо салхилуулахтай японочдыг харахад баасын ингээд тусгаас салбитгэр бooгаад цааванда өөрөө аваад явдаг. Шээвэл нь ингээд ариутгагч дуусамлаар дээр нь асгаа заавал цэвэрлдэг. Тэгэд энэ Токиогийн яг орчин суугчд нэг бусдад чимээ шуугаа саад болохгүй гэдэг нохооныхаа ингээд нэг хөвчийн таслаад дууг болгочт юм нэг хуцсан сонсогдохгүй. Харин тэр их сонирн байсан ингээд аюу гайхалтай сонсогдсон ингээд Монгол тийм үзэгдэл байхгүй ч гэсэн тийм. Тэгээ бусдад саад болохгүй гэдэг бол үнэхээр японочдын тийм бүр хамгийн том философи шүү дээ тий. За тэгээд бид нэр нохоогоо ер нь маш сайн сурах хэрэгтэй тий. Сургаагүй суулаад нохоо хүн урах насан туршийн бэртэл гэмтэлтэй болох эсвэл бүр цаашлаг хүн алгах тохиолдол бас байгаа даа шүү дээ. Тийм тохиолдол зөндөө гарсан байна Монголд. Одоо тэгвэл нохооны сургууль, нохооны ингээд бүр альжаал тайлах төв байгаа байхгүй тий. Одоо нохооны имлэг байна, нохооны үсчний газар байна, нохооны зочид буудал байна. Нохооны одоо фитнес байсан, нохооны массажны газар тий. Эдгээр Японд нохоогоо цэцэрлэгт өгдөг. Ажилтаа юм чи мөрөө өдрөөр харж чадахгүй шүү дээ. Тэгээд цэцэрлэгт нь өгчөөд орой яг хүүхдээ авч байгаа юм шиг авдаг. Би яг бас юм нохооны салооны дизайныг хийж ирсэн шүү дээ. Тэгэхээр чи бас нэг амтны хүрээлэн юу хийжсэн тий. Амтны хүрээлэнгийн зураг цэцэл дээр нэлээд жил гаргаж ирсэн. Янз бүрийн амтаа. За тэгээд эдний нохоо яг тижих болсон шалтгаан ер нь ер нь бол амар нөгөө том хөгжилтэй орон ч одоо ганцаард л их шүү дээ. Ганцаараа амьдрэх хүмүүс их байна. Тэгэхээр нохоотой чи ингээ хүний ганцаардуулахгүй дээрэс нь юм нохоотой хүмүүсийг анзаарахад их юм найрсаг гэдэг. Ингээл нохоогоо хөтөлж явал одоо нохоо нь үнэрлээд ингээ уулздаг штэ. Тэгэл хоорондоо ингээ яриа өрнүүлэл гой харилцаа өсчдөг.
Тэр утгаараа их тийжээд байгаа. Чи ийм ноход хичээлдэг юм шиг. Би бол ийм л нохоод хичээнэ одоо нөгөө завгүй учраас арчилж чадахгүй. Гэтэ энэ амир яг л нөгөө нохооны аашааран шиг үзүүлж байгаа байхгүй хэлэхэд. Надад бас энэ их сонирхолтой санагдсан. Одоо жишээ кафед байдаг. Тэгээд нохоодтой цуг ширээнд суугаад хоол идэнэ. Тэгээд одоо нөгөө ширээний хүн гэдэг шиг ширээний нохоноод байгаа. Тэгээд идэлтэй тоглоомгоо хаад. Энэ набо гэдэг. Тэгээд хөрх авгаалаад японочууд чинь нохоо өнтер гэж хэлэхгүй шүү дээ. Ванчан гэдэг хөрх хөөрдөж нүдэг. Тэгээд их хүндэлдэг, хайрладаг гэхөө. Тэгээд энэжнээсээ хөрх нохоо набо гэдэг байна. Бүг аваад хоол иддэг байжээ. Гэт одоо бодсон чинь замдаа нохооны тухай ярьчлаа одоо. Үндэсний арт центр тоглоом. Дүрслэлийн музейг одоо үзье тий. За тэгээд өмнө нь ярьжсэн архитектурын шийдэл бол үнэхээр гайхалтай тий. За надад бас нэг сонин санагдсан зүйл бол зөвхөн ингээд одоо зонтгоо одоо шүхрээ хийдэг юм бас баггүй юм том байгууламж байгаа байхгүй тий. Тэгээ энэ 1000 гаруй баг юм зонтог хийдэг багтаамж. За тэгээд энд ингээд одоо усаа сэгсрээд ус сэгсрэгч одоо тавиад зонтгоо хадгалуулаад гаргадаг. Та магадгүй бороо их ордогтой бас холбоотой ч магадгүй хальтаатай. За тэгээд загвар дизайн бол за ярих юм байна. Одоо ийм соёлын музей, галерей ч юм уу, иймэрхүү барилгууд дээр нөө архитектурын жинхэнэ гоё шийдэл гарах боломжууд гардаг. Ихэвчлэн ер нь бүгд гоё дизайн, архитектурын шийдэлтэй байдаг. Энд бол зөндөө олон танхим байсан тий. Хоёр яахад яг одоо монголоор бол нэг хаврын үзэсгэлэн бүх одоо Япон орон бүтээлчтэй одоо зохиогддог үзэсгэлэн гарч ирсэн. Тэрийг сонирхсан байгаа тий. За энэ айгүй олон танхимуудтай Матисийн үзэсгэлэн ирсэн байсан. Тэгээ Матисийг би өмнө нь бас Францд явж байхдаа үзсэн учраас тэгээд мөнгөө жоохон хайрлаад гэх юм уу. Хоёлоо өнгөө одоо монголчууд өнгөө юм дуртай гэдэг шиг өнгөө одоо Япон зураачдын үзэсгэлэн үзсэн. За энэ болохоор маш их хүн амтай учраас мөн зураач нь тэрийг дагаад зураач нар амар ихтэй. Тэгээд айгүй том танхимууд яг нэг Японы 101 жилээ зохиогдож байгаа уламжлалт үзэсгэлэн гарсан байгаа тий. За энэ мөн болохоор нэг тосон зургийн үзэсгэлэн гэдэг тустай дахиад график зургийн танхимд тустай. Гэтэ би график зургийн үзэсгэлэн нь болохоор видео монтаж хийхгүй үлдээчлээ. Тэр бол бас их таалагдсан. Маш өндөр таацтай. Таасных нь одоо гэрэл одоо мат гэх юм уу? Тэг жиг тод биш яг жиг тусдаг тий. Тэр нь их таалагдсан. Заримдаа бид нөгөө нэг зургуугаа гэрэлж буудуулчихаар нөгөө нэг зураг нь гэлтхнаад ерөөс харагдахаа ичдэг. Энд бол ямар ч тийм асуудал үүсдэггүй. Энд бас нэг сонирхол татсан зүйл бол өнгөрсөн хүн одоо жишээ нь нас орчихсан хүн хэмжээ энэ үзэсгэлэнд орлоо гэж бодоход тухайн уран бүтээлч яг тусад нь ингээд зураг хүрэг танилцуулгын тавиад тэгээд ийм харт хууз тавьчт юм бэлээ хүндэтгэл үзүүлээ те. Бас тэр нь бас сонирхолтой санагдсан миний хувьд бол. За манай өмөр чи мэдээж маш том учраас бүр ядраас баг зэрэг амарч байгаа буцаж ясаа.
энэ нөгөө миний лэдсэн ингээд хар тууц тавиад хүндэтгэл үзүүлж байгаа. Энэ уран бүтээлчийн ажлууд надад бас маш их таалагдсан. Ажиллагаа тэр үлэмж те. Зөрөгтэй зурдаг бүтээлч байсан. За энэ муу адил тууц тавьсан байна. Ханууд нь бас хөдөлдөг. Ерөнхийдөө харахад нэг юм жигтгэн бүгдээрээ нэг юм бүгдээрээ сайн гэхдээ бүгдээрээ бас муу биш сайн биш нэг тийм зургууд санагцсан. Тэгээ хэмжээ сайтай том дандаа нэг яг нэг юм онцгой жижиг юм шиг онцгой том биш. Яг нэг юм бүгдээрээ л нэг юм жигтгэн том дуу тэгээд тийм зургууд. Яг японочууд ерөн сэтгэлгээнд тийм нэг ерөнхийдөө нэг тохирсон юм байдгүй. Одоо жишээлбэл ингээд цагаан сараар айлд очивол хүүхдэд нь 1 маа өгдөг ч юм тий 10,000 yen өгдөг 20-ст очивол 20,000 yen өгдөг ч юм уу тэр хинж хуулиар тогтоогүй мөртлөө тэр нэг тогтцсон жишг гэж юм байдаг. Яг энэ үзэсгэлэнт бас нэг жишг байгаа юм шиг санагцаа. Одоо нэг за би хаврын үзэсгэлэнт орох юм чи тиймэрхүү форматтай зурна гэдэг ч юм уу. Одоо Монголд байсан бол зураг инсталляц элдэн ангаа юм аа тий маш өөр гэдэг тий. Тийм биш бүгдээрээ гэж нэгэн хэвийн ижлэх баг нэг хүмүүний үзэсгэлэн юм шиг санагдав. Яг тийм нэг хүмүүс нь яг тийм байдаг шүү. Тэгээд санагдсан шүү. Гэтэ бүгдээрээ сайн ажлууд харцангуй. Мяу. Мяу. Дараагийн үзэх галерей руугаа явж байна. Нэлээд шахуу програм тавьсан. За энэ бол мэдээж маш том хот. Токиогийн улс дэлхийн хамгийн их хот. Аха. Тий. Тэгэд энэ олон одоо жишээ нь олон нэг нэгэндээ хүрэхгүй, шахталцахгүй, хэрүүл урал хийхгүй ингэ явж байгаа байхгүй. Тэгээ гадныхан бас их байдаг энэ ч. За тэгээ энд бол миний харснаар бол ингээд ийм үндснийхээ хувцастай ч байт юм уу ингээд скол шашны хувцастай ч байт юм уу скол амар гоё стил имижтэй ч байт юм уу те энэ бүхэн бол бусдаас өөр байна гэдэг чинь амар гоё хотын чимэг юм шиг надад санагддаг байхгүй. Тэгтэл Монголд яадаг үлээ жишээ би нэг Нандаа гэдэг охинтой ярилцсан те тэгээ дараа нь комментиг уншихад тэр бол аюу гоё өрмөц стилтэй охин шүү дээ. Тэгэхэд наад охин чихийн яал буу тэгэл элдв ангаар хэлсэн байдаг. Тэгэхэд яг үндэ ингээд миний хувьд бол өөр ингээд харахад үнэхээр бусдаас өөр байх нь гадуур хагдах шалтгаан болдог. Тэрүүнийг өөрөөр нь байгаагаар хүлэн зөвшөөрч хүндэлдэггүй тий. Тэгэхээр энэ олон мянган хүн байхдаа гарцаар гарахтаа ч гэсэн ингээд би биддээ саад болохгүй өөр байгаа юм ч гэсэн одоо би бинийгээ хүлэн зөвшөөрөд тэргээр өөрийнхөө тайван уршиж чадчих байгаа байхгүй тий. Одоо жишээ нь ингээд үзэл бодлоо илэрхийлэх тийм. Одоо энэ Трампыг энэ бүр ингээд Трампын ингээд бутгаар анхны нэг Трампыг баг дормжлаад байна гэж харсан тийм царайг дараад. Тэг очисон чи ингээд Трампын бүр улаан пен ингээд дэлхийн хүмүүс Трамп таартай гэдэг би Трамп таартай гэдэг би ингээд анхнаасаа л дэмждэг байсан ингээл өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж байгаа байхгүй. Гэхдээ ганцхан ингээд одоо жишээ нь Токиогийн тухай яриад байгаа шүү дээ. Том Нью-Йорк ч гэдэг юм уу те. Өөр Берлин ч гэдэг юм уу те. Энэ том хотууд чинь ийм нэг юм сонирхолтой хүмүүс зөндөө байдаг байхгүй. Тэр чинь амар гоё хотын чимэг баг. Бүгдээрээ нэг юм тутгацсан юм шиг адилхан хувцастай, адилхан яриатай, адилхан алхаа гიშгэттэй бол маш утгартай үстэй. Эднэр одоо үзэл бодлоо илэрхийлэхтэй энэ тал дээр бол ямар ч асуудалгүй би бодохдоо нөгөө Японд очихоор ингээл хүн болгоо ингээл бичлэг хийхээр айгуу дургуцаал хүлээж авдаг болсон чи айгуу найрсаг хүлээж авдаг юм билээ. Нэг ч үнтэй би одоо бол бичлэг бити хий скол яг гадаа ингэж байгаа хүн дээрээс таараагүй. Монголд бол би зүгээр ингээл бичлэг хийгээл явхад захын хүн хараж ирээл зодчихгоо цогцгоод байдаг. Одоо энэ хоёр жишээ хараа бичлэг хийж байгаа харахад утлаа шууд бүр улан баярлаа хөөрөөл те. Бичлэг
багийн булартай Баярлалаа. Баярлаа. Талархлаа гэж хэлье. гоё цагийн хөөжилтэй өнгөрөөсөн тий. Багийн тэр нөгөө нэг автомат тоглоомоос тэрийг. Мод тоглоом газраас юу авчихсан тий. Тэр пенальтиг авчихсан. Японы арт хүн бол юмыг маш сайн төлөвлөдөг. Тий одоо энэ хүмүүсийг тайван стрессгүй амьдруулж байгаагийн гол шалтгаан чинь ерөөсөө төлөвлөсөн гинти юм байхгүй. Артизан ингээд арт музей үзэхгээ явхад ингээд ер нь бүх музейн дээр ингээд хэдэн сарын өмнө гаргаж байгаа танилцуулга бүгдийг ингээд тавьчихсан байдаг. За тэр нь болохоор хүмүүс цагаа төлөвлөхтэй гинтхэн ингээд ийм үзлэндээ таарчих биш. Тэр болгоно ингээд төлөвлөдгөө. Энэ ганцхан музей дээр ярьж байгаа жишээ авч байгаа л болохоос биш. Бүх зүйл дээр. Бүх ажил дээр. Монголд тэгдэг те одоо чам жишээ захиалга өгчөөд захиалга өгсөн харилцагч маань ерөөсөө ингээ харьцахгүй таг алга болж болчихсон гинтл юм аа хүү хаягаал ингэждэг юм чи ингээ маш буруу нэг нэгэндээ стресс өгдөг. Ажлыг бол одоо янзын хэдэн жилээр нь 3 жилээр нь 3 сараар нь 7 хоногор ингээ жижиглэл төлөвлөсөн болохоор стрессээ багасгадаг. За тэр Бранкуши гээд урмын хөнгснө. Тий 1876 онд урмын төрсөн. Гэтэ ер нь бол Францд карьераа явуулсан юм билээ. Тэгээд хамгийн сүүлд өнгөрөхөө өмнө яг Франц иргэн болсон. Тэгээд силбэр бас яадаг. Водоор баримл чулуугаар бүх төрлөөр гэрэл зураг авдаг. Гэрэл зураг авдаг бас зураач. Ер нь бол яг модерн одоо урлагийн тий төлөөлөөч бас юм минимал гэдэг юмыг ер нь оруулж ирсэн. Ардагчдын нэг гэж үздэг юм билээ. За мэдээж энэ галерейд маань бас л зураг авах хориотой. Тэгээд нэг зураг авж байгаа царай гаргаад ерөнхийдөө видео аваадсан. Тэгээд энэ болохоор энэ дэглэлтийг л харуулах гэдэг. Дэглэлт бол үнэхээр төгс дэглэдэг. Тэгээд энэ нэг төлөвлөгөөтэй л холбоотой л доо. Төлөвлөгөөгөө сайн гаргасан учраас ийм дэглэлт нь ийм цэвэр ийм гол тийм хугацаатай тийм байгаа байхгүй. Тэгж яг энийг нүдэрээ үзвэл үнэхээр супер агаар дуу дүрс одоо тэр тухайн галерейн үнэр танар тэр юу гэх бүх юм мэдэрч л ер нь л ингээ аливаа бүтээлийг оригиналаар харахаар л юм сүнсийг алж харах юм да. Тэг би одоо ингээд ерөн хийх юмыг ингээд таймлаад одоо минимал ерөн хийлж байгаа шүү дээ тий. Тэгсэн мөртлөө яаж тэр хүний царай характер нь харагдаад байна тий. Үнэхээр л ахаа. Артизан гэдэг чинь одоо бас хуг хүний тий одоо хувийн музей тий. Тэгсэн мөртлөөсөө дэлхийн амар бол алдартай орон туризмын гол төлөөлөл болсон барим л байна. Цоглоолох та. Монголд бас ингээд том баячууд маань тий одоо харьцангуй ус баячууд их 80-аар олж байгаа баячууд маань бас ингээд гоё музей галерейд хөрөнгө оруулалт хийдэг болоосаа тий. Одоо жишээлбэл 25 давхар том одоо объект тий тавар байлаа гэхэд тэрнийхээ нийт давхарт нь галерей байдаг ч юм уу тий. Ер нь тийм байгаад байгаа байхгүй юм Японы бизнесийн байгууллагыг харахаар. Тий. Ямар гоё цэвэрх. Ямар гоё дэглэлттэй. Тэгээ энэ чинь айгүй хүмүүс ингээ үзээд хараад зогсч идэм ч тий хянагч нар. Одоо хянагч хөө. Тий. Үзээ ажилтан. За одоо энэ хүний хувийн цуглуулгад нь одоо Пикассогийн зураг байна. Пикассогийн хэдийтэй ажилласан. Кубизм урсгалын үндэслэгч. Урлагийн төвийн хичээлдэр л үзчихсэн хүмүүсийг ингээ уран бүтээлүүдийг Японд очил анх амьдаар үзэж байгаа шүү дээ тий. Тэгээ нөгөө сэтгэл зүй хүлээлт байсан уу мэдэхгүй. Зүрх бүр ингээ дэлгэрхээ шахаж байгаа юм чи амар догдолж үлээж байгаа. Яг оройн үзэхээр. Ерөн тэгээд эдгээр чинь ийм байлээ л дээ. Төлөвлөгөө гэдэг байгаа чинь ганцхан зүгээр яхаа музей галерейгаар жишээ авдаг болохоос кино ч гэсэн яг гадныхантай одоо хамтраж хийж байгаа киноч гэдэг үү Франц Маранцуудтай хамтарч хийж байгаа. За видео зураг олтол гайгүй зөвхөн ширээний ярилцлага хамгийн сайн хэрэгтэй. За тэгсэн багт бол бусд нь дайггүй штэ гайгүй штэ гэдэг байхгүй. Тэр нь төлөвлөгөө гэдэг юм маш шаардлагатай чухал зүйл те. За би Японд ирээд хогийн савыг ерөөсө олж хараагүй. Тэр нь надад маш сонирхолтой санагдсан. Одоо яг ямар учиртай юм. Ер нь л тогийн сав байдгүй. Тэгэхээр гун өөрийнхөө хогийг өөрөө аваад гэртээ авчиад ангилж хаяа. Одоо та бүхэн харж байгаа юм чи бүр нэг ширхэгч хог байхгүй. Маш цэвэрхэн байгаад харж байгаа тий. Тэгээ хоёулаа нэг таарлцсан нэг сонин зураглал ингээ нэг ундааны сав байсан чи урд явж исэн хүн бүр замын машин руу гарснаа хогийг авснаа кермалаа авцсан тий. Ингэж л одоо их орон газар шороо нутагтай хоттой хайртай байгаа байхгүй. Нэг ч хоггүй болохоор тэр нэг хагархаа зовны онол гэдэг шиг нэг ч хоггүй болохоор хүн бүхэн цэвэрхэн байгаад хогоо аваад тэнд нэг ч хоггүй газар нэг хүн хогоо унгахтай урдсан санаа зовоод. Японд мөн хогоо ангилж хайдаг. Угааж
цэвэрлж хайдаг те. Одоо ундааны сав байвал ярьж. Одоо Монгол ч гэсэн бид нөгөө хувин цэрийг дахин боловсруулж байгаа болохоор ингээ бүглээгийн тусад нь хаяад, яарлагыг аваад тэгээд цэвэр усаар зайлаад хаявал ер нь нөгөө боловсруулж байгаа хүмүүст хэрэгтэй. Тэгж хайж явах хэрэгтэй шүү л гэж хэлээ. Яг яагаад хог яриад байгаа гэхээр урлан руугаа явах замдаа бөө стресс авдаг байхгүй. Яг урд талах гэсэн нусаа пар хэдлгээл нийдэг. Тэр авчаач тэгэл өвчин тархалт те. Энэ ханиад вируснаас алах гэж бас тийм учиртай. Ном жижигээс л эхэлдэг те. Жижиг асуудал том асуудал болж хувирдаг. 10 тийм юутай таардаг зураглууд. Нус цэрэг хаях, салфитгээ хаях, тамхиныхаа ишийг хаях, тамхи яг урд татаал яваад тах те. Энэ болохоор бид нэр төр засгаас л хамгийн мөсөд идэг. Яг өмнөдөө бид нэр өөрсдөөс шалтгааллах юм жижиг стрессүүдээс салах боломжтой. Энэ жижиг стресс том стресс болж хувирдаг. Яг үнэ. Тийш та. Тийм учраас хог хаягдал гэдэг асуудлыг бас хөндөд байгаа маа. Хог хаягдал, нус цэрэг хямхтаа бай. Би бол тэр хогийн савыг байнга төлөвлөх бол шийдэл биш гэж хардаг те. Хогийн сав орчинд л тэр орчныг богтуулчих жоохгүй. Үнэрнээс өсвөлээ те. Тийм, ер нь миний харж байгаа үнцэг бол нэг хогийн савнд ерөөс асуудал биш. Тархинд хамгийн гол нь хог нь дүүрчээд байгаа байхгүй. Тийм ээ. Тэ. Бид нэр одоо 10 алхам тутам нэг хогийн сав тавиач хог хайдгаараа, тамхи хайдгаараа, цэрэг хайдгаараа нусаа нийдгээрэл нэх байхгүй. Тэгэхээр энэ асуудал ерөөсөө хогийн савнд биш байна. Япон нэг ч хогийн савгүй нэ хог байдгүй. Тэгэхээр тархиндаа л байгаа байхгүй. Тий. Аливаа том хотууд бол ингээд дугуй маш их ундаг тий. За тэгээд том хот ч метронд ч юм уу такси бариад бол маш өртөг өндөртөө. Тэгэхээр одоо дугуйгаар маш их хөнгөмжилдэг. Монгол улс бол миний дугуй бүгдээр баг их нь унчаасаа гэж боддог байхгүй. Яг дулааны тий хавар намар зуны үйлрэл дугуй унчих юм бол ядаж ингээд нэг төгсрэл багасна тий. Стресс багасах юм шиг. Бид нь эрүүл. Тийм саяхнаас бол энэ дугуйн зам энэ төр Монголд боллоо шүү дээ. Би бол дугуй ундаг тухай ойлголтгүй байж байгаад Японд очиод анх дугуйн сурлаа шүү дээ. Хүмүүс дугуйн замаараа явдаг. Тэгээд дугуйн замаар нөгөө зам тавьж өгдөг яваа. Тийм соёл суралцах хэрэгтэй л. За Японы ард түмэн бол стажикон юу ч байсан маркетингаараа түүх бүтээж чаддаг. Тэрийг үнэлж чаддаг, зарч чаддаг ард түмэн юм шиг санагдсан. Ер нь тийм. Нөгөө инээж чадахгүй бол бити дэлгүүрт одоо ажиллаа гэдэг үг өгдөг те. 8 бити гэдэг шиг. За энд явж байгаа бас нэг юм гайхалтай нэг уран бүтээл үзсэн. Санамсруу явж байгаа тийм энэ болохоор хамтарсан үзэсгэлэн юм лээ. Одоо гэрлийн дизайнер, ландшафтны архитектор тэг бүх хүмүүс хамтраад юм одоо үзэсгэлэн хийсэн. Тэр дуун бас гоё. Дууны инженер, гэрлийн инженер, сэтгэл тайвшрал авах тийм бясалгал мэдрэгцэн. Ингээд хэрвээ удаан суух юм бол бүр гоё нэг юунд н орно гэдэг үлээ. Гоё ингээд нэг тийм мэдрэмж авахар уран бүтээл байсан тэр үлгэрийн орно очсон юм шиг санагдсан. Тэгээ бас нэг гоё хамтарч ажиллавал ямар гоё юм бэ? Энэ дуу амар чухал байгаа нэ. Дуу, гэрэл, энэ ногоон байгууламжийн ногоонууд нас чихэн байгаа. Над ингэж санагдсан. Анх харахад нэг юм хятадын нэг хямдхан материал ингээд харсан. Яг ойртоо тарсан чи амар гүйцэтгэл сайтай. Бүх юм дээр нарийн деталь юм. Угсаал Японы нэг чанар шүү дээ. Тэр тэгч одоо би чи яг Японд яг юм деталь хийдэг үйлдвэр ингээд компанид ажилласан. Нэг жижигэн болтны шүрүүпний толгоон дээр нүртэл ингээд амар ярилцдаг. Тим ингээд бүх инженерүүд нь. Энэ одоо байгаа гэдэг арал чинь өөрөө далайн бомб төсөн хиймэл арал шүү дээ. Тэр чигээр энэ газар хиймлэр бүтээгээд одоо том байшин барилгууд бариад бомб хотсон чи одоо болохоор нөгөө иймэрхүү худалдаа гой юмнуудыг хөгжүүлээд 90 оноос хойш юм бол тэр тал руу шинээр орон сууцуд бариад тэр цаана нөгөө солонгон гүргээд алдартай. Нөгөө наритаа руу явхад ийшээ энэ гүрээр гарч явчихсан санаж байна. За маркетинг брэнд болгож чадчихээн тий. Ямар нэгэн түүхийг, ямар нэгэн зүйлийг За Шибуя гэдэг Токио хотын бас нэлээд хөл хөдөлгөөнтэй гудамжинд ирлээ. За энд байдаг нэг хөшөө байдаг. Энэ болохоор
Хачико гэх нөхөө байдаг. Одоо энэ ч хүмүүс айгүй хэр зураг авахулт юм байна. Хаста гадаад дотоодгүй ирж зураг авахулт юм байна. Биднэрт бол маш их түүх байгаа те. Ямар гоё тренд болгож аялал жуулчлалын бүсийн хөгжүүлэх маш гоё боломжууд байдаг. За нэг Хачико гэдэг энэ нохоон дээр маш их хүн зураг авахулдаг. Үнэхээр маркетингийг бол тул хийдэг юм лээ те. Одоо ястай секунд тутамд л хүмүүс солигдол зураг авахулж байдаг. Өдөр шөнөгүүд юм байдаг. Өдөр шөнөг. Энэ нэг чихэн ингээд нохооны одоо Хачикогийн нэг чихэн юм хулгар болсон юм лээ. Түүхэндээ болохоор нохотоо зотлогчсэн. Тэгээ чихэн ингээд гэмтээд хулгар болсон. 3 ч кино гэсэн Хачикогийн тухай. Япончуудын хийсэн Хачико бол үнэхээр алтартай. Дараа нь мөн Ричард Гир тэр Японы хийсний үзээд маш их таалагдаад. Тэгэл ерөөсө ганцхан хөшөө, ганцхан киногоор л ийм том маркетинг, ийм их мөнгө олж чадчих байгаа байхгүй. Тэ бид нар тэгэхэд дэлхийг эзэлжсэн тийм түүхтэй их гүрэн байслаа. Зүгээр ганцхан жанжнараа кино хийхэд л зүгээр маш олон ангид төгс кино хийж болно шүү дээ. Тэгэхэд хуурамчаар түүх бүтээгээ те солонгос ч амар их жанчтай одоо болцсон шүү дээ. Тий, ер нь түүхэн маркетинг байгаа байхгүй. Тий, одоо ганц бүр юм яг том түүхээр бэст байж болж байгаа юм. Түүхийгээ тэгвэл бүр гэр бүлийн одоо хүрээний за манай эмээ нэг сайн 70 давхрыг сайхан хайрдаг байсан гэж бодоход л тэргээр чинь л үе уламжлуулаад те гамбирны газарыг л нэг жижиг болгоо хитүү үеэр ажиллаулчихж байгаа байхгүй. Тэргээр бүр брэнд болсон. Гэт тэрний алдартай газар очие гэдээ үцхээр би нэг японочдод дагаа явчихаар очингод бүр төц мөц байдаг байхгүй. Алдартай тэгтэй. Ингээ яг брэнд болгож чадчих байгаа байхгүй. Бас ихтэй миний нэг ажигласан юм бас байна. Одоо жишээ нь эдгээр зүгээр ингээд маркетингаараа бас лаг болоод байна хөрөгүй. Үнэхээр хийж байгаа юм. Үнэхээр төгс үүдэг. Тэ. Одоо жишээ нь нүд хорс юм байхгүй те. Одоо зүгээр л юм цаасаар хийсэн сүнээр нь илгүүр шүү дээ. Тэгэхэд ямар гоё ингэж гүйцэтгэл сайтай төгс хийд юм бэ. Ингэж л энэ чинь яг брэнд болж те үн хүргэж мөнгө олж чадаад байгаа байхгүй. Түүнээс биш зүгээр гачаа юм ээжээд маркетинг хийгээд байна гэж бас үгүй л те. Энэ хоёр хоёулаа хослуулж чадчих. Ингэснээр л энэ чинь те жуулчдын грамаг сэгсэрч чадаад байгаа байхгүй. Тэгээ ямар ч том дэлгүүрч төр те машина, хоолны газар, галерей бүх зүйл төгс гүйцэтгэл маш сайн маркетинг. Одоо энэ зөвхөн дэлгүүрийн л одоо юу шүү те. За ингээд далаа хараад эмороо зогсож чинь далаа хараад эморохгүй бол та урлагийн хүн биш ээ гэж нэг үг мэдгүй ч. За энэ болохоор кафе бэн дэлхийн хамгийн том хитэн давхар тийм том кафе бэн байсан те. Тэгсэн чинь энэ 4 давхар. Одоо 2-т ордог болчихсон те. Тэгс. За ингээ автобус энэ үрт брэнд тахгүй автобусан дээр ингээ шоуддаг. Тэгээ хотоор ингээ зугаалдаг. Ийм юм зөндөө таарсан. За жишээ нь гоё загастай кафе авахад л энэ чинь ингээл брэнд нь байхгүй тий. Амар гоё өнгөтэй мэлстийн загасч байна. За бид хоёр тэр Tokyo Tower-ыг үзэхээр явж байна. Энд чинь үртэл Японы Tokyo-гийн брэнд байхгүй. Тий. Энэ тоглоом модноо тий. Хаасаагүй юм жижигэн тоглоом. Ингээд яг нарийн харахаар бүр амар гүйцэтгэлсэн. Йоо яаж хийсэн гэмээр. Бас чамгүй хүнтэй байгаа сте. Амар үнэтэй. Тий. Гэтэ хийж чадчихвал мөнгөө бас олж чаддсан шүү дээ. Тий. Энэ LV-гийн одоо стандартын ажил амар гоё байсан. Энэ болохоор үдээсээс дэлгүүрийнхаа брэнд нь unicorn бүж хэлдэг. 30 минут тутамд ямар нэгэн үйлдэл үзүүлдэг. Тэрийг нь хүмүүс хүлээгээл саждаг тий. Йоо, энэ робот бүр Энэ амар яг жинхэнэ юм шиг тий. Би бүр энэ дэлгүүрийнх нь өөрийнх нь маркетинг брэнд гэхгүй тий. Маркетинг ингэж цовчж байгаа шүү дээ. Энэ нийтдээ бүр робот мөр. Хошин мошин тэгж хэлээл. Хүзэн мүзэний хөдөлгөөн. Цагаамар тагангүй маш. Аавто хувьсгал. Сувгийг Subscribe. дараарай.